Энэ удаагийн дугаартай маань болор дүрэн хамтран ажиллаж байна. Та онлайн, офлайн аль ч хуримд тэмдэгтийн хязгааргүй ашиглах болор дүрэн монгол хэлний дүрмийн алдаа шалгах цорганц програмын талаар сонсож байсан уу? Бичих чадвар бол өөрийгөө илэрхийлэх, мэдээллийг дамжуулах хамгийн гол чадруудын нэг юм. Бичвэрээр боловсруулах явцад гаргадаг санамсаргүй алдаа таны бүтээмжийг бууруулж цагийг үрж байгаа бол та болор дүрэнд асуудлаа даатгаарай. Болор дүрэн нь Windows болон macOS үйлдвэрлэлийн системийн Microsoft Office-ийн бүх стандарт програмуудтай холбогдсон ажиллах тул та нэмэлт програм болон браузер зэргийг ашиглахгүйгээр өөрийн үг үсгийн алдаагаа засах боломжтой болох юм а. Мөн дүрмийн алдаатай үгсийг илрүүлээ зогсохгүй харгалзах зөв үгсийг санал болгох. Тухайн үгийн англи орчуулгыг харах боломжтой болсон гэж боддоо. Та ердөө spell check цэг имэн рүү ороод лицензээ худалдан авснаар цаашид алдааны талаар санаа зовох шаардлагагүй болох болно. Монгол хэл бичиг үндэсний өв соёлоо дэлгэрүүлж цахим орчинд зөв бичиж хэвшицгээе. Болор дүрм. Зөө уцханы үзэгчдээ өнөөдөр та бүхэндээ Stranger Things цувралынхаа 2 дугаар бүлгийг ярьж бэлэн боллоо. Тийм болохоор таад маань ууж идэх юм а төхүүлээрэй. Өгөөнээрээ бас бичлэг эхлүүлэхээс өмнө манаас үгийг дэмжиж лайк болон subscribe дарахаа мартваа. Одоо ингээд цуврал эхэлцгээе. Нэгдүгээр анги. Америк нэгдсэн улсын Пенсильвани мужийн Питтсбург хот 1984 оны 10 дугаар сарын 28-ны өдөр. За энэ маань цуврал 2 дугаар бүлгийн эхний анги албан ёсоор эхлэхэд бид хэсэг нөхдүүд хар шөнөөр дээрэмхийн гарч ирж үзэгдэл гарч хэллээ. Тэгсэр удалгүй энэ бүлэг дээрэмчид ба цагдаа нарын хооронд бөөн хөөцөлтөн эхэлдэг ба сүүлдээ цагдаа нараас үнэхээр цухтаж чадахгүй болохоор нь машин дотор сууж байсан нэгэн охин аюу с жижиг бүхийг үлд хийж эхэллээ шүү. Тэгтэл удалгүй энэ эдэн дээрэмчдэг хөөж байсан цагдаач гинт зогслоо. Учир нь дээрэмчдийн яваа орсон хонгол нь нураад эхлэхээр машинтайгаа зогсон ч үнэндээ тэр хонгол нь нураагүй саяын цагдаа нар зүгээр л хийм харсан болж таарлаа. Тэгсэр түүний дараа дахин үзэгдэл солигдоход саяын нөгөө сонин үйлдэл хийгээд байсан охины хамраас яг 11 шиг цус гарч бид энэхүү охиныг 11-тэй холбоотой хүн болохыг нь мэдлээ. За тэгсэр үүний дараагийн хэсэг эхлэхэд үйл явдал иргэн Хавкинс сот руу шилжлээ. Биелэхүү алга усны дараах 1 жилийн ойдоор Дастин хар орой болсон хойно гэрийнхээ хамаг юм хүмийг сандчаа зоосон мөнгө хайгаад буу юм боллоо. Тэгэхдээ ганцхан Дастин ч Лукас бас гэрээсээ баахан зоосон мөнгө хайгаад байдаг ба Майк болохоор гэрээс нь зоосон мөнгө олдохгүй болохоор шууд ихчихэн мөнгөний гаханаас атга дүүрэн задгаа зоосон мөнгө авангуудаа шууд Нэнсигээс цухтааж яваадаг. Юу болсон юм бол доо. Тиймээ аюул чухал үхэл амьдралын асуудал юм болов уу гэж боттол яг үнэндээ энэ хэдэн нөхдүүчин зүгээр л аркейд тоглоомн дээр тоглох гээд бөөн сүр болсон юм байлаа. Тэгсэр удалгүй Вилхүү иргэн гарч ирэхэд Виллиг ээж Жойс нь машинаараа Майк, Дастин, Лукас 3 дээр хүргэж ирдэг бөгөөд Виллиг нөгөө айхтар доод ертөнцид үхэнгээ алдсанаас хойш Жойс ч одоо Виллиг баг нүднээсээ салгалгүй сайн хардаг болчих хөрхий. Аргач үсттэй. Энэхүү дүний дараагаар манай дөрөв нийлчээд Дастин аркейд тоглоомын газар доторх тоглоомыг нь тоглодог ба харамстай нэх удалгүй хожигдчлоо. Тэгсэн манай дөрөв сүүлийн хэдэн сарын турш саяын Дастины тоглоод байгаа тоглоом дээр хэн хамгийн дээд оног авах вэ гэж үзэж байсан юм байл та. Уг нь тэрэн дээр манай дөрвөөс Дастин л хамгийн дээд оноотой байсан ч дөнгөж сая хожигсныхаа дараа өөрийнх нь оног Mad Max гэдэг нэртэй тоглогч эвдсэнийг хараад бөөн уур болов. Тийм чухал тоглоом юм байх та зайлвал. За энэ хүмүүс манайд хэн өөрсдийнх нь оног эвдчихгээд бөө юм болж явах зур Вилч гинт гадагшаа хартал нэг сонин цас шиг юм хийсэд байж идэг ба тэндээс Вил иргэн доод ертөнцид очлоо. Түүний араас Вил сандраад гартал доод ертөнцид нэгэн хав хаар үйл өөрлөөн төхөн ирж байдаг ба удалгүй Майк гарч ирээд Вилийг дуутал Вил иргэн хэвэн болов. Яа бас хэцүү шүү дээ. За тиймээ маргааш өглөө нөхөд цагдаагийн дарга Хоппер дөнгөж ажил дээр ирчээд байж байтал Мэрью Баумэн гээд нэг сонин хөлсний мөрдөгч нөхөр хурж ирсэн. Нэгдүгээр бүлэгт алга болсон Барбарагийн иргэн мөрдөж байгаа талаар хэллээ шүү. Түүний араас ч энэ удаа Мэрюч Барбараг Оросод холгаасан байх магадaltaй талаар Хопперт хэлдэг ба Янзуура бас супермаркетын ойр үзэгдсэн супер хүчтэй охин энтергээд 11-ийн талаар ярьж гарваа. За тэгж байтал ашгүй Хоппер дээр дуудлага орж ирэн Мэрийг айтайхан мөрөд алга болдог ба түүний араас Стив Нэнси хоёрын хэсэг гарч эхэллээ. Өнгөрсөн бүлэгт харилцаан жаахан барцтай эхэлсэн ч 2 дугаар бүлэг дээр Нэнси Стив хоёр маань тунчиг дайжгүй хосууд болсон байлаа. Нэнси ч одоо Стив дээр хичээл номон дээр нь байнга туслах бөгөөд Стив ч коллежд орох эссе энтрээ бичээд нэлээд ухаарсан хүн явж байлаа. За тэгж байтал гэвгэнт Нэнси Стив хоёрын сургууль дээр үнэн тасархай спорт машин унсан амандаа тамхи энэ төр зуус нэг нөхөр хүрээд ирдэг ба дөнгөж ирээ зогсонгууд нь машинаас нэгэн улаан өстэй охин буугаад явлаа шүү. За энэ танхаа нөхрийг Билли гэдэг ажээ. Ер нь харах царайны жаахан эвгүй нөхөр байх чинь. Энэ зур Вилч одоо сургууль дээр ирчээд байж байтал сургуулийн хүмүүс нь Виллиг оршуулсан байтал иргэн гараад ирсэн болохоор зомби момби гээд элдэг өнгөөр шогсон юм шүүгэрийг хийгээд байдаг наасан. Тэгсээр үүний араас дараагийн хэсэг солигдож манай дөрөв чичээл дээрээ сууж байтал гаднаас саяны улаан өстэй охин ороод ирлээ шүү. За энэ улаан өстэй охиныг Максин гэдэг ажээ. Өөрөөр Макс ах Билитэйгээ саяхан Калифорниогоос шилжиж ирсэн бөгөөд жаахан ааштай юм уу та. Тэгэнгүүт тэр зур Жойс ч ажилтдаг дэлгүүр дээрээ байж байтал гэнт гаднаас Боб нэртэй нэгэн цал орж ирснээр Жойсыг 12-ын дагуулж оронгуудаа үнсэж бөө юм боллоо. Гэхдээ тэгсэн энэ Боб ч Жойсийн найз залуу үйл яах вэ? За тэгсээр ахин үзэг зөлөгтөхөд Хоппер нөгөө ирсэн дуудлагынхаа дагуу холооны ферм дээр ирсэн явж идэг бөгөөд энэ фермийн бүх холоонд ганц шөнийн дотор муудаж ялзарсан байв. Энэ зур Майк, Лукас, Дастин, Вил дөрөвч шинээр шилжиж ирсэн Макс гэдэг охиныг бөөндөө алсаас ажиглаад
байж байдаг бөгөөд энэ дөрөвч Дастины оног тоглоом дээр өвцөн нууцлаг Mad Max-ыг энэ Max гэж бодоод байгаа юм уу хаашаа. Тэгсэр удалгүй Will дээр Joyce хурж ирэхэд Joyce ч Will-ийг дагуулад нөгөө айхтар лаборатори руу явна очив. Will ч доод ертөнцөөс иргэн ирснийхээ дараа Hopper ээж хоёртоо цуг сар бүр Hawkins хотын нууцлаг лаборатори дээр очиж эрүүл мэндийн үзлэгт орох бөгөөд байнгын засгийн газрын хяналтанд байдаг болсон байваа. Энэ удаа Will ч үзлэгтээ очихдоо хамгийн сүүлд харсан зүйлээ хэлдэг бөгөөд Will ч доод ертөнцөөс иргэн ирснээс хойш үе үе дандаа доод ертөнцөд очсон байна гэд хий зүйл хараад байгаа юм байна шүү дээ. Тэрнээс биш яг ч тийшээгээ шилжиж очихгүй байгаа юм байна. За үүний дараа Will-ийг хянаж уу доктор Owens Joy Hopper хоёртой уулздаг бөгөөд тэр үеэр Joyce ч одоо доктор Owens-оос асууж байгаа. Will энэ сард бүр 2 удаа доод ертөнцөд очсон байна гэж хий юм харсан. Тэр үнэхээр зүгээр гэж үү? Хэмээн нэхэд санаа зовонгоо асуухад доктор Owens ч энэ бол жилийн өдөр тохиолдож буй явдал. Will сайжрахаас өмнө эхлэж яахан дорд болохоор тэр үед нь аль болох тусас дэмжих хэрэгтэй. Бидэнд үүнээс илүү хийж чадах зүйл байхгүй. Хэмээн хэлж байгаа юм да. Тиймээс Joyce Hopper хоёрыг яваад гсэн хойно доктор Owens ч иргэн лаборатори руугаа оронгуудаа 11-ийн нээсэн портал хаалган дээр явж очлоо. Тэгтэл яг үнэндээ энэ дуракгүй чинь доктор Бернерээс хойш туршилтаа ерөөсөө болоогүй бөгөөд харин ч нэмээд элдв янзын зүйлсийг өнөө хоёр ертөнцийн хаалган дээр хийсэн хэвээрээ байвал яах вэ? Яасан хаширдгөө улсууд вэ? За тэгсээр ахин үзэгсэлэгтүүд Dustin Lucas хоёр ч Max-ыг нөгөө аркейд тоглоомын газартаа ирэх нүгэд алсаас тагнаж зогсоод өчтөл Max нэрэл ах Bailey-тэйгээ муудалцаар хүрээд ирлээ. Тэгсээр орой болоход Nancy Steve хоёр ч Барбарагийн гэрт ирэнгүүтээ Барбарагийн аав ээж өөртөө цуг оройн хоол иддэг ба тэг зураа Барбарагийн эцэг их Nancy Steve хоёрт Барбараг мөрдүүлэхээр хуй мөрдөгч хөлсөн талаараа хэлв. Тэгтэл тэр мөрдөгч нь ангийн ихэнд Hopper дээр ирээд янз янзын мэрэд байсан Mary гэд нөхөр биш тарлаа. Барбарагийн эцэг их хүндээ Барбараг доод ертөнцид очин алуулсан гэж одоо хүртэл мэдэхгүй байгаа ба Барбараг зүгээр л гэрээсээ зугтаасан гэж бодож байгаа юм байна л та. Тиймээс энэ оройн хоолны дараа Nancy ч Барбарагийн хөлд өөрийгөө буруутгаж хардаг бөгөөд нөгөө талд Mike одоо хүртэл 11-ийг хүрээдэрч магадгүйгээд байн радио холбоогоор 11-тэй ярилцах гэж оролцоор л байна. Энэ зур Will гэртээ ирээд өөрийгөө зомби мэтэр зураад ижил Jonathan ороод ирдэг ба Jonathan ч яагаад Will-с ийм зураг зургуулсныг нь асуут Will ч уурлаад ингэж байгаа юм аа. Яагаад та нар надад тэгж хандаад байгаа юм бэ? Хүн болгол миний ямар нэг зүйл болохоо хэлсэн юм шиг харьцаад байна гэж хэллээ шүү. Харин тэр зур Joyce дээр Bob хурч ирээд орой хамт өнгөрүүлэхээр болдог ба Joyce ч одоо яг жилийн өмнө Will алга болж байсан болохоор дотроо битүүхэн айцтай байлаа хөрхий гэж. Ингээд шүндэнд болоход Will сэрээд ус уух гэж явж байхдаа ахин доод ертөнцийг харж эхэлдэг бөгөөд тэр нь бүр аврагтаа мангасан үйл яг уу. Тэр зур Hopper ч ой дундах нэг нь нууцлаг гэмээр байшинд явж очиод нууц тогшоогоор хаалга маалга тогтвол нэг хүн ирээд онгойлгож өглөө. Харин тэр хүн хэн байсан гэж 11. За үүний араас 2 дугаар гарч эхлэхэд бид 11-ийг алгуулсан тэр өрөө хурч ирлээ. Нөгөө айхтар доод ертөнцийн мангасыг устгасны дараагаар 11 доод ертөнцид явсан гэсэн бөгөөд удалгүй 2 ертөнцийн хоорондох цорхойг олсны дараагаар хүч чадлаа ашиглаж тэр цорхойг хаалга болгоод эргээд хурч ирсэн байвал яах вэ? Түүний дараа 11 Mike-ийн гэрт явсан очтол засгийн газрын ажилтнууд нь аль хэдийн Mike-ийн гэрийг бүслэн авсан байсан бөгөөд тийм болохоор 11 ч одоо Mike-ийг гэрийнхэнтэй хамт цуг эрсдэлд оруулахгүй тулд Mike дээр явсан өчлгөө шууд ойд очиж ганцаараа хэсэг байжээ. За тэгсээр ахин үзэгсэлэгтод Hopper ч өнөө байшиндаа өглөөний цай бэлдээд үжүүлээ. Тэгсэн тэр үеэр 11 гинт цагаан давуу бүтээсэн өөрийгөө сүнс гээл гараад ирэхэд Hopper ч одоо гинт цочоод золтол нөгөө ертөнц рүү явсангүй чаавас гэж. Түүний дараа 11 ч нэг хөрх ингэж байгаа. Өнөөдөр Halloween муу хүмүүс намайг харахгүй гарч чихэр цохлуулмаар байна хэмээн гармаар байгаа тухай хэлэхэд ч Hopper үгүй энэ хэдэрхий аюултай гээд 11-ийг гаргасангүй зайлвал 11 ч одоо нар салхи үзэлгүй хэцүүж байгаа л да. Тиймээс Hopper ч 11-ийг дагуулж гарч чадахгүй ч орой 5 цаг гэхэд нь ирээд хамтдаа гизээ агартал чихэр итгэхэр болж аргадлаа шүү дээ. Тэр зур Halloween-ийн өглөө Joyce ч Will-ийг урд чөнийн доод ертөнцид харсан мангасаа зурсан байхыг харангуйтаа жаахан санаа зовдөгч. Түүний дараа Jonathan-тай хамт цуг Will-ийн зургийг дарж авахдаа овоо тэрийг мартлаа. Түүний дараа манай дөрвөн ээжүүд Halloween-ийн өдөр хүүхдүүдийнхээ костюмтэй зургийг өстө хэдэн талаас нь дарж авдаг ба тэр зур Mike ч хөрөг зураг авахулахаас хичээж бөө юм болж байгаа юм чинь. За үүний дараа манай дөрөв сургууль дээр иртэл сургуулийнхын бос хүүхдүүд ямар ч костюм өмсөөгүй байдаг ба сургуулаараа нийлж байгаад Mike, Lucas, Dustin, Will дөрийг шогсон юм уу да хаашаа. Энэ зурч Joyce Will-ийг зурсан зургийг харангуйтаа санаан зовж Hopper-ыг дууддаг ба Hopper ч энэ үед Joyce хэлж байгаа. Би Will-ийг зүгээр гэж бодож байна. Энэ драмалах. Одоо угаасаа 1 жил болж байгаа болохоор цаадах чинь баг зэрэг хямрахгүй да гэж Joyce-ыг тайвшруулах гэд үзээстэй. Энэ зур сургууль дээр Nancy Барбарагийн хөлд өөрийгөө буруутгасаар байдаг бол Lucas, Dustin хоёр шууд Max дээр ирснэ. Хамт өөрсдийнхөө бүлэгт дэлсгийг асууж гарлаа шүү. Муу хоёр шаар чинь арай ойлоо Max-ыг крашлаад байгаа юм шиг зү. Тиймээс Lucas, Dustin хоёр ч Max-ыг хамт орой цуг 7 цагаас чихэр цуглуулах уу гэтэл Max юу ч хэлгүй яваадаг. Энэ зур 11 ч гэртээ ганцаараа байхдаа өдөржингөө зургт үзээд хэвтэж байдаг бөгөөд гэнэт гадаа цонхны цаана юм сонсогдохоор ночоод үстэл торон доторх хэрэм дуурсан байлаа. Түүний араас 11 анх яаж энд ирсэн тухайга эргэн санаж эхлэв. 11 Mike-ийн гэрт очисын дараагаар ой дотор нилээд хугацааг өнгөрүүлсэн бөгөөд ингэхдээ супер хүчээрээ ан ав хийж аль болох хоолтой унтаа байхыг хичээжээ. Гэсэн чинь нэгэн өдөр ой дотор явж байсан хүн 11-ийг олоход 11 ч одоо түлж байсан мотороо нөгөө хүнийг цогж унгаагаад гадуур хүрэн малгай хоёрыг аваад зүхтаасан юм да хаашаа. Түүний дараа Hopper ч ажил дээр
дээрээ ирдэг хэсэг гарахад Хоппер дээр нутгийн нэгэн фермер баахан ялзарч муутсан хулуу барин ирсэн байв. Сүүлийн үед Хопкинс хотдох хулууны бүх фермүүд дээр хулуунууд нь хэмжээгээр муудаж ялзрах болсон бөгөөд энэ нь Хопперийн анхаарлыг гинт татлаа шүү. За тэр зур Максыг сургуулиас наах Биллийн ирж авдаг ба Билли ч Макстай бараг нохот харьцаж байгаа юм шүү муухай харьцдаг наасан. Тиймээс Билли ч Максыг аван харьж байхдаа энд ирсэндээ Максыг буруутгаад байдаг бөгөөд сүүлдээ бүр Бронкон өдснөө машин барьж явах зураа Макс руу орж чарлаад урдаас нь гимгүү дугуйтай ирж байсан Макс, Лукс, Дастин гурыг зүгээр л мөргөнгөө алддаг наасан. За эн чинь харин жинхэнэ хийтэй нөхөр байх ч нэ. За тэр зур Хоппер ч холуу ялзарсан фермүүд дээр очиод үстэл тэр хавар мод жим сентергээд ургамал ногооны ялзард бүр муухай өнөртэй болсон байл яг. Тийм болохоор Хоппер ч хүмүүстэйг нийлж байгаа та хүртэл юм байгааг олж тогтоохоор боллоо. Энэ хооронд Jonathan ч Виллиг айлаас аваад чихэр суглуулахаар хамт гардаг ба сүүлдээ хотод орж ирмэгцээ өмнөх шөнө Виллийн хэлсэн зүйлийг иргэн санангуудаа ганцаархан найзуудтай нь явуулахар болж өөрөө болохоор Нэнсигийн хэлээд байсан үдшилг рүү яваадгүй. Тэр зур манай дөрөвч чихэр суглуулахаар бөөндөө цуглаад байж итэл Макс нөгөө амар алуурчин Майкл Мейерсийн костюмтыг гараад ирж манай дөрийг баг харуулan галтлаа шүү. Айхтар гэж. Үүнтэй зэрэгцээ Хопперч ялзарсан гулууны эргийг орой болтол мөрдөж явж байхдаа 11-т орой 5 цагт ирсэн байна гэж амласан боловч тэрийгэ мартаад бүр орой болцсон явж байгааг анзаарангуудаа 11-т алуулахаас өмнө гяс яваад өглөө. Тэгсэн энэ зур Вилч чихэр суглуулж явж байхдаа баахан хүүхдүүд бас ажгаараа дуудуулаад муухай дээрлэхүүж газар унтал иргэн доож ертөнцөд ирсэн байв. Тэг үедээ Вилч өнөө мангацаа ахин олж хардаг ба Вилч нөгөө мангасаас айгаад цаашаа зүхтааж нэг газар ирээд сууж байтал ашгүй Майк тэр хэд гарч ирэн Вилч иргэн хэвэндээ орлоо шүү. Ингэж байн ийшээ тийшээ очиод байна гэдэг чинь нэг л ноо байна да. Юу юм бол дөө хөрхий. За энэ зур Jonathan ч нөгөө үдшигтэр ирчээд байж байтал Нэнси Барбараг бодож хит их хямраа тэрнээсээ олж бүр сайхан ууж гарлаа. Тэгсээр Нэнси сүулдэ барьж байсан архиа өөр дээрээ хасгаад бөө юм болоход Стив ч угаалгын өрөөрөө дагуулж ороод цэвэрлэж өгөх гэсэн биш. Нэнси чинь баг Стив тагсан тавьж Барбара үгсэн байгаад хоёуланд нариг цэнгээр дэвж өгдөг гэд бөө юм болов. Тэгэхээр Стивийн шал дургуун хөрөөд гараад явдаг ба Jonathan ч одоо Стивийн уурлаад гарч явахыг харлаа шүү дээ. Энэ зур Вилч Майкийн гэрт ирээд дөнгөж сая юу арсан талаараа яриад дэвждэг өгөөд ярианыхаа төгсгөлд Вилч Майкаас энэ талаар хинт ч битгий хэлээрэй гэдэглээ шүү. Майк тэр зур бас сэтгэлээ нээж 11-ийг өөрт нь ойрхон байгаа гэж мэдэрдэг талаараа хэлв. Энэ хооронд Jonathan нэлээд муудсан Нэнси гэрт нь хүргэж өгдөг бөгөөд бас хөөрхөн халамжтай юм аа. Тиймээс ангийн төгсгөл болж Хопперч ирэн гэртээ иртэл 11-ч шууд уурандаа өрөөрөөгөө ороод таалгаас авдаг ба Хопперч 11-ийг гаргадах гэж үзлээ. Харин тэр зур 11 нүдээ ууж жоод өөрийн супер хүчээ ашиглан Майк дээр очдог ба Майктэй биеэр уулзч чадахгүй байгаадаа маш ихээр шаналж өөлөө асууж байл яах вэ? Ивэдээ хөөрхий. Харин энэ зур Дастин ч гэртээ ирэнгүүтээ хогийн савн дотроос нэг сонин амтэн шиг зүйл олдог ба ингэж 20 дугаар анги төгсөв. За ингээд цуурлын минь 3 дугаар анги эхлэхэд Дастин халууны орой гэрийнхээ хогийн савн дотроос нэгэн үл мэдэгдэх амтныг болоод гэртээ аваад ороод ирдэг наасан. Тэр нь ядаж байхад бүр баттаараа доод ертөнцийн мангас байж таардаг бөгөөд Дастин нөгөө амтнаа цоглуулсан чихрэнтэрээр хооллоод байвал яах вэ? Бүтэхгүй нэрээ. За тэгсээр үүний араас үзэг цэцэлдэгдэхэд 11-ийн Хопперийн байшинд хэрхэн очсон үйл явдал гарч эхэлдэг бөгөөд өмнөх анги дээр 11 чинь хэрхэн ойд ганцаараа байсан үйл явдал гарсан шүү дээ. 11 ч ойд олон хоног идэх хоол ундгүй явсны эцэст азар гэхүү золоор гэхүү Хоппертэй нэгэн өвлийн хүйтэн шүн таарсан бөгөөд түүнээс хойш Хопперч 11-ийг харж хандхулжээ. Үүний дараа үйл явдал одоо үед ирэхэд халууны орой 11 Хопперт уурсан хэвээр байх бөгөөд өглөөнд босч ирэнгүүтээ шууд би Майктэй хизээ уулзах юм. Та надад удахгүй гэж хэлсэн чи өнөөдөр 326 өдөр өнгөрлөө. Хэмин уурлаа шүү. Түүнд нь Хоппер хэдийгээр өөрсдийг нь муу хүмүүс хайж байгаа болохоор одоохондоо болохгүй гэж ойлгуулах гэж үтсэн сүүлдээ 11-тэй бараг зодтолтонгоо алдаж байгаа юм чинь. Энэ хоёр чинь бараг аав охин хоёр болцсон юм шүү дээ. За үүнтэй зэрэгцээ Дастин ч өглөө босч ирэнгүүтээ шууд сургуулийнхаа номын сэн дээр очиод баахан шавжлуудын тухай ном аваад өөрийнхөө олсон амтныг ямар хүчтэй болохыг олох гэж үзлээ. Түүний дараа хичээл эхлэхэд Дастин ч анги дээр ирэнгүүтээ Майк, Вил, Лукас болон Макс тэр хэдэд нөгөө олсон амтныг үзүүлэхээр боллоо шүү. Тэр зур Хопперч нөгөө Хопкинс хотын лабораторийн төрсэн фермүүдийн ногоо муудаж ялзраад байгааг олж мэддэг бол 11 ч анх яаж нөгөө ойн дундах байшиндаа ирсэн үед дурсаад явжлаа. Өнгөрсөн жилд нь Хоппер 11-тэй ойн дунд уулзсан дараагаар зориуд 11-ийг засгийн газрын ажилтнуудын хараанаас хол байлгах гэж өөрийнхөө ой дунд байдаг байшинд авчирсан бөгөөд түүний дараагаар энэ байшингаа тойруулж баахан зан манг бэлдээд 11-т уншиж үчгийг зааж өгчээ. Дээрээс нь 11-т заавал мөрдөх ёстой 3 дүрмийг хэлж өгөн айлуулах байдгаараа л аюулгүй байлгах гэж үтсэн аж. Гэсэн ч 11 Хоппертэй хэрэлсний дараа баг Майктай уулзах гэж шууд байшингаас гараад өвчл яах вэ? Нөгөө нэг хитэн лабораторийн бүтггүй гаруудад баригдах үедээ базраа гэж. Тэр оронд Стив сургууль дээр Максийн ах Вилтэй сагсаар ан ман үздэг боловч харамсалтай нь Билли бүр үнэхээр Стивээс илүү хийдэг наасан. Түүний дараа үзэг солилцоход Дастин ч нөгөө үеийг радио клубийнхээ өрөөнд цуглуулж жагаад олсон амтнаа үзүүлдэг ба Дастин өөрийгөө шин төрөл зүйлийн амтан нээсэн гэж бодоод байгаа юм да чаавас. Тэгсэн дээр нь зүгээр л өөр ертөнцийн мангас үүдэг наасан. Гэтэл Вилч Дастины олсон нөгөө амтныг харангуйтаа гинт хөшөж доод ертөнцид өмнө харж байснаа саналаа та. Энэ оронд Жойс ч найз залуу Бобтойгоо өдрийн хоолоо идэж байх зур Боб ч өнгөрсөн шөнө Виллиг өөрийнх нь видео камертай чихэр цуглуулад явж байх зур хитэн бүтггүй гаруудад дээрлэхүйсэн тухай бичигдсэн байгааг Жойс товдоод хаялаа. Нөгөө талд Хопперч доктор Оуэнс дээр нөгөө баахан холоонууд муудаж ялзраад байгаа талаар дуулахаар очдөг ба уулзангуудаа шууд л ингэж байгаа. Та нар юу хийж байсан ч одоо тэрийг болоо. Тэр холоонууд тохиолдсон бүхэн танай лабораториос тархаад байна гэж хэлсэн боловч доктор Оуэнс тэрэнд мэдэн бодлоо. За бид ямар тач өөрсдийнхөө хүмүүсийг явуулж дээж авахгүйла шинжилгээ хийлгэж үзье гэж мэгэд муухай мэдэн бодлоо. Гэхдээ цагаараа бол доктор Оуэнс чинь лабораторийн хонгилд байгаа доод ертөнц рүү ордог хаалган дээр туршил хийгээд байгаа шүү дээ. За үүний дараа үзэг солилцоход Нэнси Jonathan дээр хурж ирж уулзаад өнгөрсөн шөнийн явдалд баярлсан талархснаа илэрхийлж
эхэлдэг ба үүний араас Барбарагийн үхэлд хэрхэн өөрийгөө буруутгаж байгаагаа Джонатанд хэлж сэтгэлээ хонгойлгов. Тэгснээ түүний дараа сэтгэл шулуудаж бүх хүнийг Барбарагийн эцгийг тэлэхэр шийдэн бас нэг ээлж төлөвлөгөөгөө Джонатаны хамтаар боловсруулж гарлаа шүү. Юу сэдсэн юм бол доо хөрхий. За манай хоёрыг энд роман шиглэж байх зур 11-ч гадуур сайхан танид явж байхдаа баахан хүн амтанд харагдаж марагдаад Хопперыг шар махтанд хатаахан дээ. Харин Жойс болохоор урьдчун Виллийг зүгээр байлгахгүй дээрлэхэд байсан дуракуудыг олж мэдхээр Виллийн бичсэн дүрсүүдийг хараад байж итэл тэрэн дээрээс нэгэн сонин үл мэддэх дүрсийг анзаарч харлаа шүү. Тэр нь юу байсан бэ гэхээр яг Виллийн зурсан доод ертөнцийн айхтар том мангас байвал яах вэ? Ёо. За үүндээ зэрэгцэн Дастин ч нөгөө олсон мангасаа шинжлэх ухааны багш ноён Кларктай үзүүлж шинэ том нээлт хийх гэж байтал Вил Майк дээр ирээд Дастины олсон мангасыг доод ертөнцид харсан талаараа хэлдэг бөгөөд яг Дастин мангасаа ноён Кларкт үзүүлдэг гэж байхад нь Майк ч амжиж орж ирж найзуудыгаа аварлаа. Үүний дараа Майк, Вил, Дастин, Лукас тэрийдэг дагуулan радио клубийнхээ өрөөнд орсны дараагаар Вил энэ мангасыг доод ертөнцөөс ирсэн тухай хэлж устгах хэрэгтэй гэсэн боловч Дастин гэж нэг юм үгүй би чадахгүй гэж маягсаар гоод өнөө мангасаа алдчихв. Ёо бүтлгүй юм. Энэ зур Нэнси ч гэртээ Джонатантай цуг ирснийхээ дараагаар Барбарагийн ээжтэй ярин уулзах хэрэгтэй байгаа талаараа хэлтэл гайвалж яг тэрийг нь Ховксотын бүх утасны яриаг сонсоод үж идэг засгийн газрын ажилтнууд олоо сонсчв. Яасан ч болчонгүй юм дээ. Энэ оронд нөгөө мангасаа алдсан манай дөрөв сургуулаараа нэг тараад мангасаа хайгаад явж явах зур 11 ч хөөрхөн явсаар эцэст нэг Майктай уулзах гэж сургууль дээр ирлээ. Тэр зур Майк заалан нөгөө Дастины мангасыг хайгаад явж байт Макс гарч ирээд Майкийг зочоодог бөгөөд түүнээс болж Майк ч уурандаа чи юу юу гэдэг юм бэ? Чи бид нартай хамт цуг байгаад найзууд очно гэж бодоо юу? Манай дугуйсаа 11 байгаа за чи манад хэрэггүй энэ бөө юм боллоо. Гэтэл яг тэр үеэр 11 ч удаа заалны хажуугаар явж байхдаа Майкийг Макстэй хэрэлдэж байгааг харцдаг ба тэгтээ авчиад 11 ч Майк Макс хоёрыг жогордог гэдээ ойлгочлоо. Ёстой л нэрийг кино юм да. За үүний дараа 11 ч уурлаад яваад өгдөг бол Вил өнөө Максыг хайж явахдаа дахиад л доод ертөнцид очихдоо энэ удаа бүр жинхнээсээ нөгөө амар том мангасан чинь бариулчвал яах вэ? Үгүй одоо ер нь яах гээд байна. За энэ хүү дөрөвдүгээр галбиусаар эхлэхэд Жойс ч Вил дээр хурч ирдэг ба тэр үед нь Вил нөгөө доод ертөнцийн мангасандаа баригдаад ямар ч ухаангүй болцсон байвал яах вэ? Хүүхд яагаад айчваа тэр нь одоо. Тэгсээр үүний араас үзэг зэлгдэхэд Вилж иргэн хэвэндээ орсон байдаг бөгөөд Жойс ч Вилийг аавн гэртээ ирснийхаа дараа юун түрүүнд нөгөө зурсан амар том мангасын талаар асууж хараад Вилж саяхан удаа бараг жинхнээсээ тэр мангасанд бариулсан юм шиг болсон талаар ээждээ хэллээ. Энэ зур 11 ч Майкийг өөр өхөнтэй болсон гэж буруу ойлгосныхаа дараа гэртээ ирэнгүүтээ бөөн уур болол байлаа. Хоппер ч одоо ингэж байгаа. Чи яагаад гарсан юм гэж үглэж бүр улам уургийг нь хүрээд 11 ч Хоппертай бас дахиад л зодтолтон галтлаа. Сүүлдээ Хоппер ч 11-ийн ганц үздэг зурагтыг нь хурааж авах гэсэн ч 11 хүч чадлаараа дараад бахар нь Хоппер ч зурагтын натыг нэг суг татаад байтал 11 хүч чадлаараа Хопперын жижиг модон байшингд бараг нураангаа алдаж байгаа юм чинь. Аюултай хөлтөлтэй. Тинхүү маргааш өгдөн болоход Нэнси Джонатан хоёрч айгүй гимгүү царайлж байгаад хоорондоо уулзсангуудаа шууд Барбарагийн ээжтэй товсон газар уулзахаар хөдөлж бүх хүнийг хэлэхээр бэлдээд иж баа. Харин тэр зур Жойс Хоппертой холбоо ярих гэтэл болдгоо бөгөөд ядаж байхад Вилч өчигдрийн явдлаасаас жаахан бие хаан тавгөрхэд эвгүй болоод байлаа. Тэгэхээр нь Жойс ч Вилийг халуураад байгаа юм болов халууныг нүстэл Вин юу халуурах оронд нь биеийн температур нь бүр нэлээд бага болсон байл яах вэ? Тэр зур Дастин ч нөгөө доод ертөнцийн тэжээвэр мангасаа төрүүлж болоод найзуудаасаа нууцсан байдаг бөгөөд Дастин муу шаар чинь тэгж баахан хүн амтны амьд үрхий дээ. Ингээд үүний араас үзэг зэлгдэхэд Жойс ч Вилийн дулааныг нэмэгдүүлэхээр халуун аанд сулах гэтэл Вил халуун усанд орох гэж байснаа гинт болонгуудаа тэр хүйтэнд дуртай гэж хэлчихээ суухгүй яваад өглөө шүү. Вилийн нэг юм бүр үнэхээр болохоо байсан байна л да. За тэгсээр үүний араас Хоппер ч өглөө 11-ээс уучлалгын эвлэрэх гэтэл болсонгүй. Тэгэхээр шууд 11-ийг орхиод Жойсийн дуудлагын дагуу яваадаг. Тэр зур Хавкинсотын ахлах сургууль дээр Стивч Биллтэй өрсөлдсөн хэвээр байдаг ба Джонатан Нэнси өөрч нөгөө уулзах газараа ирчээд үж итэл тэр үед нь яг өөрсдийг нь энэ тэндээс хүмүүс ажиглаад байгааг Джонатан анзаардаг бөгөөд ямар нэгэн зүйл буруу байгааг олж мэдэнгүүтээ Гяс Нэнсиг дагуулад явах гэтэл манай хоёр баахан засгийн газрын ажилтнууд баригдаас гээ боллоо. Яасан ч гиний юмтэй хоёроо. Энэ оронд нөгөө талд Хоппер ч Жойсыг өглөөс хойш өөрлөө 8 удаа залгасан байхаар нь яваад очтол Жойс Хопперт Вилийн зурсан нөгөө мангасын зургийг үзүүлж Вилд ямар нэгэн зүйл болохгүй гадлаар хэллээ. Түүний дараа Вил өөрт нь юу тохиолдод байгааг тайлбарлах гэж оролцсон боловч чаддгүй бөгөөд тэгэхээр нь Жойс шууд Вилд тосон харандааг нөгч байгаа зурулж гарлаа шүү. Тэгтэл Виш маш олон цаасан дээр амар олон юм зурж гарав. Үүнтэй зэрэгцэд Майк ч Вилийг болохгүй байгааг зөнгөөрөө мэдсэн юм уу хаашийн Вилигийн гэрлөө залхахтал уцаа автгүй бөгөөд түүний дараагаар Дастин Лукас хоёртой Максыг жийж байгаа тусдаа уулзахдаа Вил тохиолдод байгаа зүйлийн учрыг олохоор боллоо. Гэхдээ Максыг ямар муухай жийд юм те. Энэ үеэр 11 ч өчигдрийн нэвдэлж ингэлсэн баах юмнуудаа цэвэрлж байх зураа Хопперын байшингийн шаланд ороос өөрийнхөө ээжийн талаар мэдээллийг оллоо шүү. Хэрв та цаанч байгаа бол Хоппер өмнөх бүлэгт 11-ийн ээж Терри Айвистэй очиж уулзж байсан шүү дээ. Тинхүү үүний араас үзэг зөлөгдөхөд Джонатан Нэнси хоёр баригдаад Хавкинсотын лаборатори дээр хүргэгдэн ирдэг ба тэр зураа доктор Оуэнстэй уулзж байгаамаа. Түүний дараа доктор Оуэнс юу болоод байгаа талаар Джонатан Нэнси хоёр тайлбарлаж өглөө. Доктор Бернерийн хутгаж хийсэн зүйлсийн дараагаар доктор Оуэнс ч доктор Бернерийн балгийг цэвэрлэх гэж хэрэндээ үзэж байгаа ч нэг л болж өгөхгүй. Түүн дотроос доктор Оуэнсийн шийдэж чадахгүйгаа хамгийн том асуудал нь 11-ийн онгойлгосон хаалгыг хэрхэн хаагаа мэдэхгүй доршиж байгаа бөгөөд доктор Оуэнс ч одоогийн байдлаар зөвхөн арга цаа арга хэмжээг авч хаалгыг нэмж онгойлгохгүй байхын тулд тогтмол галаар шүршиж байгаа гинэ. Учир нь доод ертөнцийн бүхий л зүйлс дулаан зүйл буюу галд их мэдрэг бөгөөд эднэрийг устгах бараг цорын ганц арга нь гал ажээ. Айхтар гэж. Энэ үеэр Вилч одоо өөрийнхөө хэлэх гэж байгаа зүйлсийг эцэст нэг юм зурж дуусгахад тэр нэг юм сонин хонг шиг юмнууд байдаг бөгөөд энэ зүйл Вилийн толгой дотор орчоод Вилийг зоогоод байгаа юм уу да хаашийн. Юу л болоод байна да бурхан минь. За тэр зур өөр нэгэн драма Лукас болон Макс хоёрын оронд өрнж байдаг ба Макс Лукасыг уулзах гээд ирэхэд нь сүүлийн үед хөвгүүдийн гаргаад байгаа хандлагад нь бөөн уур болоод ингэж хэлж байгаа маа. Та нар эхлээд надтай найзсан байгаа юм
юм шиг байсан мөртлөө яга сүүлийн үед надтай хог шиг харьцаад байгаа юм гэж тэгж байна. Тэгтэн Лукс ч үгүй бид нар чамтай найзалмаар байгаа. Гэхдээ бид нар чамд хэлж болохгүй зүйлс байгаамаа. Энэ бол зөвхөн чиний сайн сайхны төлөө хэмээн уг нь хэрэндээ л учрах гээд үзв. За тэр зур 11-ч Хопперт байсан ээжийнхээ тухай материалуудыг судалж байх зураа ээжтэйгээ очиж уулзахаар шийдэн шууд нүдэ боож нөгөө хөндийн ертөнцөөрөө дамжин ээж дээр явсан очлоо шүү. Тэгж эцэст нь 11-ч яг ээжтэйгээ уулзаад байж байтал Терри өөрийнхөө охиныг хараад таньсан боловч нэг удалгүй гинт царнаад алга болчихвол яах вэ? Тэгэхээр 11-ийг хараад байна гэдэг чинь Терри өөрөө бас супер хүч чадалтай юм биш үү дээ. Йоо яахтар юм аа. За үүний дараагаас ахин үзэгсэлэгтод Нэнси Джонтон хоёрч доктор Оуэнстэй уулзсны дараагаар бүр зүг зүгээр яваад өгдөг бөгөөд тэр уулзалтынхаа үеэр Нэнси доктор Оуэнсийн бүх яриаг хурцган дээр бичиж авцсан байл яах вэ? Айх. Тэр зур Дастин ч гэртээ ирээд нөгөө мангас шиг юм хооллох гээд очтол Дастины тэжээс нөгөө амар доод ертөнцийн мангас чинь шилэн хоргоноос гарч ирэнгүүтээ Дастины гэрийн муурыг алаад идсэн байж үлээ шүү. Чи юу ичвдээ Дастин минь. Харин Хоппер хувьдлахаар Виллийн зурсан баахан агуу зургуудыг харангуутаа фермийн талбай доор ийм агуунууд үүссэн байж магадгүй гээд очиод үстэл Хопперын зүв байж тааран Хоппер Хопкинс хотын доор үүссэн асар том доод ертөнцийн хонглыг олж илрүүллээ дээ. За энэ хүмүүний дараагийн эхлэхэд Жойс шүү. Виллийн зурсан өнөө учир нь олдохгүй баахан зургуудыг эвлүүлж угаад нэг тийм сонин төөрдөг байшин шиг зүйлийн газар зургийг гаргаад ирлээ. Тэр зур Вилч Майкд нөгөө доод ертөнцид харсан мангас шиг зүйлийнхээ талаар хэлдэг бөгөөд Вил тэр мангастайгаа бүр холбоотой болцсон мэдрээд ивэл яах вэ? Хүүхэд яагаад хайцсан юм бэ? Тэр хооронд Хопкинс хотын доор үүссэн доод ертөнцтэй холбогддог авраг том хонглууд лосныхаа дараагаар Хопперч тэр доошоо ороод буцаад гарах гэтэл тэр хонгол дотор нь ямар нэгэн амар сонин ургамал шиг юмнууд гарч ирснээр Хопперын буцаж гарах замыг таглаад хайчвал яах вэ? Юу руу яваад орцсон юм бэ Хоппер минь? Үүний араас үзэгдэл солигдоход Нэнси ч Джонтон хоёр лабораторийн гаруудаас сасны дараагаар нэгэн дэм буудал цуг хонохор болдог бөгөөд тэр үеэр өөрсдийнхөө хайр сэтгэлийн асуудал өнгөрсөнд болсон бүхий л зүйл Вилгээд баахан сэдвээр ярилцаад хэвдэж байдаг. Энэ хоёр маань ер нь жогох тишээгээ болоо явчлаа шүү. За тэгсэр маргааш өглөө нь болоход Вилч Хопперыг нөгөө хонгол дотор явган орсныг нь мэдрээд нойрноосоо цочид сэрдэг бөгөөд шууд энэ талаараа Жойс тээж анхааруулва. Тэгтэл яг тэр үеэрээ нэрэл Хопперч нөгөө агуу дотор явж байхдаа нэрнгээс үнэхээр том аюул өртөж нэг бол одоо доод ертөнцийн хортой агараар амьсгаж хордож өгчих гээд үгүй бол нөгөө ургамал шиг амар амтнд бариулчих гээд л явж байлаа хөрхий. За үүний дараагаар Дастин ч муурыг нь идэж хайсан доод ертөнцийн мангасаа айтаахан барьж авангуудаа шууд гэрийн хашинд байдаг зойрон өрөөрөв түлхээд оруулчлаа. Энэ зур 11 ч ээжтэйгээ уулзахаар ээжийнхээ гэрт ирсэн бөгөөд 11-ийг яваад ортол хөөрхий ээжигээ бүрэн саажилтанд ороод ямар нэгэн байдлаар хүмүүстэй харьцах чадваргүй болсон байгааг оллоо хөөрхий. Тэр хооронд Нэнси Джонтон хоёрч нөгөө Барбарагийн хэргийг мөрдөж байгаа 90 сурвалжлах сэтгүүлч Мюрио Боун гэж нөхрийн амьдардаг нэг айхтар хорогдох байранд явж очингуудаа Мюрид бүгдийг хэлэхээр боллоо шүү. Харин Лукс болохоор эцэст нь Макс бүхнийг хэлэхээр шийдэж Максыг аркейд тоглоомын газар хурж ирэхээр нь Гяс арын хөнгөө өрөөнд дагуулж ороод өнгөрсөн жилд Вил юу тохиолдсон талаар бүхнийг хэлв. Тэр хооронд Вилч дахин нөгөө хонгол шиг юмнуудаа зурж эхэлдэг бөгөөд тэрийг нь Жойс Майк хоёр тааруулах гээд үл үзэж байлаа. Тэгтэл яг тэр үеэр нь Жойсийн найз залуу Боб орж ирэнгүүтээ шууд Вилийн зурсан зургуудыг харангуйтаа байж байгаа энэ чинь Хопкинс хотын газрын зураг байна шүү дээ хэмээн хэлвэл яах вэ? Тэгэхээр Хоппер болсон нөгөө хонгол шиг зүйлүүд чинь Хопкинс хотын доогуур нь битүү дарагдсан юм шүү дээ. Йоо бурхан минь гэж. За тэр үеэр Хопперч нөгөө хонгол дотор явж байхдаа баахан үхсэн амьтдын сэг үлдэгдэлтэй хэсэг рүү ороод ирдэг бөгөөд өөрийнх нь ардаас мангас нь төөж байгаа мэдэнгүүтээ Гяс цамцаа шатагаад гарах гэж үтсэн боловч болсонгүй хөөрхий. Тэгсэр үүний ардаас үзэгсэлэгдэхэд 11 ч удаа аав эгчтэйгээ ярилцаа сууж байхдаа ээжигээ дахин хизээж эргэж хэвийн болохгүй талаар сонсож араас нь өөрийнхөө өрөөнд орж үзлээ шүү. Тэгтэл яг тэр үеэр нь Терригийн гэрийн хамаг гэрэл анивчаад эхлэхэд 11 ч ээж нь өөртөө ярилцах гэж орлоод байгааг ойлгож байгаа маа. Тэр хооронд Бобч Вилийн зурсан агуунуудын учрыг эцэст нь олж Хопперын байгаа газрыг олж тогтоохоор оролдож байдаг бөгөөд Дастин ч Майктай уулзах гээд гэрт нь очихдоо Стивтэй таарж хамтдаа нөгөө балай мангасынхаа учрыг олохоор болчлоо шүү. Тэр зур Нэнси Джонтон хоёр ч Мюритэй уулзаж нөгөө Хопкинс хотын лабораторид бичиж авсан яриагаа сонсоход Мюрич ингэж хэлж байгаа юм. Сонсож хэдийгээр та хоёр өөрсдөө энэ бүгдийг үнэн гэдгийг мэдэж байгаа ч хүмүүс хизээч энэ чинь итгэхгүй гэж хэлвэ. Тэгтэн Нэнси ч хариулт болгож тэгвэл үнийг арай энгийн итгэмээр болгож хүмүүст хараа хэмээх санаа гаргалаа. Өөрөөр хэлбэл амар мангас центр ярихын оронд арай хүмүүсийн үнэншмээр зүйлээр сольж Хопкинс хотын лаборатори дотор юу болоод байгаа талаар хэлэх байв. Энэ хүмүүний дараагийн хэсэг эхлэхэд ч 11 ээжтэйгээ холбоо тогтоохоор нүдээ боож байгаад нөгөө айхтар хөндийн орон зайд орж ирдэг бөгөөд яг ээжтэйгээ очиод уулзтал Террич 11-т бүх үннийг нь үзүүллээ шүү. Терри 11-ийг төрүүлсний дараагаар нөгөө доктор Бреннер чинь шууд хүчээр гарч ирээд 11-ийг аваад явсан бөгөөд түүний дараа Террич иргэн доктор Бреннер дээр очиж огноо авах гутал цаад гарууд нь хүчээр Терригийн тархийг тогон цохиулаад одоогийн шиг ийм саажилтаа болгоцсон байвал яах вэ? Амар юм аа. Гэхдээ 11-ийг тэндээс олж мэдсэн өөр нэгэн зүйл нь өөртөө хамт өөр нэгэн охин байгааг анзаарсан явдал байлаа. Тэр үеэр Боб, Жойс, Майк, Вил дөрвч Вилийн зурсан зургуудын тусламжтайгаар Хопперыг амжилттай болон авардаг бөгөөд дараа нь Хопкинс хотын лабораторийн чинь ирээд нөгөө мангасууд чинь гарч ирэхээс сэргийлэхийн тулд шатаагаад ирсэн чинь Вил гинт таталтаа өгöd унлаа та. Арай Вил энэ хонголтой холбоотой юм биш үсттэй. За түүний дараагаар 6 дугаар анги эхлэхэд ч Вил хүн хэлбэрийн таталт өгснөхийн дараа Жойс, Майк нарын хамтаар Хопкинс хотын лабораторид яаралтай хүрэгдэж ирлээ. Тэр хооронд Хопперч хонглоос гарч ирснэхийн дараа мөн лаборатори дээр хүрэгдэж ирээд цэвэрлэгийн энтерт ороод байжв. Энэ зур Дастин ч Стивийг дагуулад нөгөө тэжээж исэн мангасынхаа учрыг олуулах гэдэртэл нөгөө мангас нь газар дуурайсан мөртлөө бетон хаан нэвтлээд зугатаацсан байвал яах вэ? За тиймхүү өглөө болоход доктор Оуэнс бус тэр тэмтгийнхээ хамтаар Жойстой уулздаг бөгөөд тэр үеэр Жойс ч доктор Оуэнсийг амар загнаж Вилийг яагаад одоо хүртэл имтлэх чадахгүй байгаа талаар асуув. Тэр зур Нэнси Джонтон хоёр ч Мюрид бичлэгээ өгөн хулбарлуулдаг ба түүний
дараа бүр олон сонингийн газрууд руу тэр бичлэгээ явуулах гэд бэлтэж гарлаа шүү. Түүний дараа орой өдөж болоход Jonathan Nancy хоёр эцэст нэг юм хамтдаа шүнийг өнгөрөөж овооныг иргэн нийлмээр идэж байгаамаа. Тэгсээр маргааш өдөр нь болоход Dustin Lucasтай холбоо ирж нөгөө нэг алдсан мангасаа олж авахт нь туслаач хэмээн тусламж хүсв. Тэр зур доктор Owens ч Hopper-тай хамт доод ертөнцийн хаалга нээгцэн өрөө рүү явсан ороход тэнд нь бүр асар олон хонглын уулзрууд үүссэн байдаг бөгөөд доктор Owens ч одоо хүртэл энэ хонглуудын учрыг хэрхэн олохоо мэдгүй байв. За тэр зур Will ч ашгүй иргэн сэргдэг боловч доктор Owens-ийн хүмүүс доод ертөнцийн мангасуудыг шатаах гэж үзэх болгонд Will тэндээс өвдөлт мэдэрч тэр зураа доод ертөнцид олж харсан авраг том сүүдрийн мангасны талаараа ярьсаар байлаа. Ядаж байхад доктор Owens ч Will юу тохиолдоод байгаа талаар бүрэн ойлголтгүй байгаа бөгөөд Will-ийг аварч чадах эсгэч мэддгүй наасан. Яасан ч хэцүү юм дээ. За тэр зур нөгөө талд Dustin, Steve хоёр нөгөө мангасаа хайгаад явдаг бол Hopper ч 11-тэй радио холбоогоор холбоо тогтоохсон боловч 11 ч аль хэдийн гараад явцсан байгаа шүү дээ. Үүний дараа доктор Owens ч хүмүүстэйгээ шуурга уралдаан хийдэг ба тэр үеэр доктор Owens-ийн хүмүүс ч Will-ийн амийг эрсдэл оруулахгүйгээр доод ертөнц рүү нээгдсэн хаалгын учрыг олох боломжгүй талаараа ярилцаа сууж байлаа. Тэгтэл яг тэр үеэр нь Will ч гинт хөвтөж байснаа Mike тэр мангасуудын учрыг олж хэрхэн устгаж болохыг мэдж байгаа талаараа гинт хэллээ шүү. Яаж устгах юм болоо? За энэ зур Jonathan ч Nancy-гийн хамтаар гэртээ буцаад иртэл гэрээр нь дүүр нь учир нь олдохгүй зургнууд байгааг олдог бөгөөд энэ үеэр Will-ийг лабораторийн ажилчид аваад явсан талаараа таамаглал дэвшүүлж байгаамаа. Харин нөгөө талд доктор Owens ч хүмүүстэй Will-ийн хэлсний дагуу бэлдэж нөгөө доод ертөнцийн мангасуудын учрыг олох гэж байж байлаа шүү. Энэ зур Steve Dustin хоёр дээр Lux Max хоёр ирсэн байдаг бөгөөд нөхдүүд ч нийлж байгаа Dustin-ийн мангасыг олохын тулд нөгөө хаягдсан машинууд байдаг газартаа асар том өгөөж бэлдэж эхэллээ. За үүний дараа шөнө болоход Steve тэр эдийн бэлдсэн өгөөж дээр ганцхан Dustin-ийн мангас биш бүр сүрэг мангас хурж ирдэг бөгөөд Steve ч одоо тэр мангасуудтай баахан хадаас доосон бейсболийн цохиураар тултаж эхэллээ. Энэ зур лаборатори дотор доктор Owens-ийн хүмүүс Will-ийн хэлсний дагуу хонгил руу явсан ороход харамсалтай нь өрхөнд ордог бөгөөд яг тэр үеэр нь Will гинт ээждээ би хотлоо ярьсан юм аа. Тэр надаар тийм зүйл хэлүүлсэн. Одоо түүний мангасууд ирж байгаа гэж хэллээ шүү. За ингэж Will-ийн хэлсэн зүйлийг сонссныхаа дараа Hopper ч Gas хүмүүст энэ талаар анхааруулах гэж очтол нөгөө мангаснууд чинь аль хэдийн доктор Owens-ийн хүмүүсийг алаад дээшээ лаборатори руу гарч ирж байла. Йоо одоо яа тийм байгаа юм болоо. За энэ зурлын 7 дугаар гэхлэхэд 11 ч авга ихчтэй ээжийнхээ харуулсан зүйлийг ярьж өгөө сууж байдаг ба тэр дундаа 11 өөртөө хамцааг байсан өөр нэгэн охины талаар илүү онцгойлон ярьж байла. Түүний дараа 11-ийн авга ихч нь 11-т өөр хулгайлагдсан хүүхдүүдийн талаарх материалыг үзэж байгаад 11-ийн харсан охины нэрийг Kali гэдэг болохыг олж мэдэв. Дээрээс нь 11-ийн авга ихч 11-ийг гэрт нь үлдээж хамт цуг амьдрахыг санал болгоход 11 ч түүнийг нь зөвшөөрөв. Ингээд удалгүй 11 ч хөндийн ертөнцөөрөө дамжуулан Kali-гийн байга байршлыг олдог бөгөөд энэ талаараа авга ихчтэй яг хэлэх гээд очтол 11-ийн авга ихч нь Hopper Joyce хоёртой холбоо өрөх гэж зогсчихлээ шүү. Тэгт нь 11 ч буцаад Hopper дээр очихгүй гэдэггүй. Тэгээд авга ихчээс бага мөнгө хулгаж авангуудаа Kali-гийн байга газар руу яваад өглөө дөө. Айхтар гэж. Тиймээс үүний дараагийн үзэг солигдоход Kali-г хайж Чикаго хотод очсон 11 ч явсаар нэгэн эзэнгүй агуулгад олж тэнд галын дэргэд цугулсан 4 хүнийг олоод очив. Гэсэн ч тэр дунд нь Kali байдаггүй бөгөөд араас нь тэнд байсан нөхөрч 11 рүү хутга шууг гаргаж ирсэн ээ. Чи яаж биднийг олсон юм гэж мэгээ занл хэлэх гэж үзлээ шүү. Тэгт нь 11 шууд супер хүчээ ашиглаж байгаад нөгөө гараа чинь ганцхан айлгачаад байж байтал Kali ч иргэн хурч ирээд 11-ийг шивээсээр нь таньж эргэн уулзсны баяр гээд тэрвэрлэж гарлаа. Хамгийн сонирхолтой нь Kali-гийн гар дээр яг 11 ихтер байдаг шиг тэг 8 гэсэн тооны шивээс байдаг насан. Тэгэхээр яалтчгүй доктор Бернерийн туршилт хийж байсан өөр нэгэн хүүхэд болтойдог шүү. За тэгсэр түүний дараа үзэг солигдоход 11 ч юу болсон талаар бүгдийг нь Kali хэлэхэд Kali ч хариуд нь танай тэр Hopper гээд нөхөр чинь чамайг яасан ч суллуулж чадахгүй. Тэдний үед бид үргэлж мангасууд байх болно. Гэхдээ бидний энэ хүч чадал бол бэлэг. Тийм болохоор чи үүнийг ашиглаж сурах хэрэгтэй гэтэглээ шүү. Үүний араас Kali ч 11-т өөрийнхөө бодлороо хүний оюун санаанд хийм харуулдаг хүч чадлаа үзүүлдэг бөгөөд өөрийнхөө бүлэгтээ аваад чиний гэр бүл болъё гэтэглээ шүү. Айхтар гэж. За тийм үүний дараа дахин үзэг солигдоход 11 ч Kali-гийн багт орсны дараагаар өөрийн хүч чадлаа ашиглаж сурахын тулд янз янзын зүйлс хийж гарлаа. Тэр үед Kali ч одоо 11-т өөрийн бүх уур хэлний шаналтай дурсамжаа эргэн санаж байгаад хүчээ ашиглаж тэглээ шүү. Тэгт 11 ч нэрээ өөрийнхөө хүчээр эвдэрсэн вагоныг хөдөлгөж чаддаг бөгөөд 11 ч нь явандаа баг дийлдэхгүй болох юм биш үү дээ. Үүний дараа Kali ч 11-т хэн ээжийг нь саажилттай болгосон талаар хэлж өглөө. Тэр хүнийг Ray Carroll гэдэг бөгөөд Ray яг одоо Чикаго хотод аж төрж байгаа бөгөөд 11 ч одоо Kali-гийн багийнхандаа нийлж байгаа тэр нөхрөөс хурган өшөө авах боллоо шүү. Бурхан минь гэж. Тэнхүү энэ ажиллагаандаа явахаас өмнө 11 ч Kali-гийн багийнхан шиг амар хавар панк өмсдөг бөгөөд 11 ч эхлээд Ray-тэй уулзах юм Kali-гийн хүмүүс дэлгүүр энтер дээрэмдэж туслалаа шүү. Яасан хурдан эвдэрч байна 11 минь. За тэнхүү үүний араас шөнө болоход 11 ч Kali-гийн хүмүүстэй хамт Ray гээд нөхрийн байранд нэвтэрч ороод нүүр нөхрийг чинь тамалж онлоо бүр байхгүй болголоо. Тэр зур Kali ч 11-ийн хамтаар Ray өөрсдийнхөө багийн төрхийг харуулж хин гэдгээ иргэн саналдаг ба Ray ч Kali-гаас амь гун тэмцэж байхдаа 11-ийн аав гэж дууддаг нөгөө зөвүүн доктор Бернерийг амьд байгаа талаар хэллээ шүү. Ёо. Тэгэхээр доктор Бернер чинь өнгөрсөн бүлгийн дараа амьд гарсан юм байна шүү дээ. За Ray-г тэгж хэлсний дараагаар Kali 11-т Ray-г алах тушаал өгсөн ч 11 Ray-г алдгүй бөгөөд түүний дараа бөөн цагдаа сэргийлэх хурж ирэхэд нь 11 Kali-гийн хүмүүст хамт цухтаалаа та. Бүүдэхгүй нэрээ. За үүний дараа Kali ч 11-т өөрийнх нь өшөө авах замд бүү саадуул гэж хэлдэг бөгөөд энэ нөхдүүд эргэн агуулга дээр ирэхэд Kali ч 11 дээр явж ороод баахан юм ярьж гарлаа. Ингэхдээ Kali ч өөрийнхөө өнгөрсөн амьдралын талаар 11-т ярьдаг бөгөөд доктор Бернерээс заавал өшөө авмаар байгаа талаар хэлв. Тэгснэ араас нь Kali өөрийнхөө хүч чадлыг ашиглаж 11-т доктор Бернерийг харуулснаа. Би чамайг угаасаа алуулах байсан энэ төргээ хэлүүлж энэ төр. Ер нь бол 11-ийг доктор
Бернерийн эсрэг болгох гэл үз тарав. Тэгтэл түүний дараа 11-ч хүч чадлаа ашиглаж байгаад Майк Дастин Хоппер нар дээр явсан очтол тэднийг маш аимшигтай аюултай нүүр тулж байгааг мэдэнгүүтээ Кайлигийн хүмүүсээс цугтааж эргээд Хопкинс хот руугаа явахаар шийдэж байгаа маа. Тэгтэл яг тэр үеэр нь бөөн цагдаа нар Кайлигийн хүмүүсийн байгаа газар руу явсан орж ирэхэд Кайлич өөрийнхөө хүч чадлыг ашиглаж байгаад цагдаа нараас мултардаг бөгөө. Тэр үеэр 11-ч Кайлигийн хүмүүстэй явахаас татгалзаж эргэн автобусаар Хопкинс хот руугаа явсаар энэ удаагийн төгсөв. За энэхүү 11-ч Чикаго хотод бужигнуулж байх зур Хопкинс хотын лаборатори дотор доод ертөнцийн баахан мангасууд гарч ирээд бөөн алаан болоод байжлаа шүү. Тэгж баахан мангасууд гарч ирэх үед доктор Оуэнс жамжиж Хопкинс хотын лабораторийг битүүмжилдэг боловч даанч харамсалтай тэгсний үр дүнд Хопкинс хотын лабораторийн ажилчид өнөө мангасууд чинь ёстой хядуулж байгаа маа. Уг нь гимгэн хүмүүс байсан л та. Харин энэ зур Жойс ч Виллийг өөр зүйл хянаж байгаа талаар Майкаас сонсож мэдсэний дараагаар Виллд тарай тарин унтуулдаг бөгөөд үүний араас Хопперч доктор Оуэнсийн хамтаар ирснээр манай эдасар ашгүй аюулгүй өрөнд явсан оров. За энэ зур Хопкинс хотод Билли мэн ээлж нэгэн болцоондоо явах гэж байтал аав нь Максийн ээжтэй хүрдэглээ шүү. Тэгсэн тэр үеэр Биллийн аав Максыг гэртээ байхгүй мэдэнгүүтээ Биллиг чинь барьж авангуудаа зодож нүдэд хүчээр Максыг олуулахаар явуулдаг наасан. Ингээдлэр чинь Билли яаж Максыг сайн хандах вэ? Энэ оронд нөгөө автомашины хогийн цэгээс арай хийж амд гарсан Стив, Дастин, Лукас, Макс дөрвч эргэн хот руу явж байдаг бөгөөд тэр үеэр Дастин ч өөрийнхөө тижиж байсан мангасыг амд үлдээсэн талаараа найзуудтай хэлэв. Гэхдээ тэгтэн Лукас чуурлаад бөөөн болоод ижидэл ой дотор нөгөө ахтар нохошиг мангасуудыг чинь орилдон сонсогдоод эхлүүл яах вэ? Хайрхан минь. Түүний дараа манай идэж энэ дуун шууд лабораторийн зүгээс гарч байгааг болгон бөөндөө тийшээ хөдлөвөө. Энэ зур доктор Оуэнс ч лабораториос амд гарахын тулд эргэн лабораторийн эрчим хүчийг дахин ачаалах хэрэгтэй гэж хэлэхэд Боб ч саналаараа явахаар болж доктор Оуэнсийн зааварчилгааны дагуу лабораторийн эрчим хүчний өрөөрөө явсан оров. Тэгэнгүү Боб бөөөн болж эрчим хүчний өрөөнд ороод эргээд эрчим хүчээ ачаалахад лабораторийн хаалга эргэн амжилттай нэгдлээ. Үүний дараа Хоппер, Жойс, Майк, Вилл болон доктор Оуэнсийг дагуулan гяс цугтагтал доктор Оуэнс чинь тэндээ үлдэхэр боллоо шүү. Энэ зур Боб ч эргэн дээшээ гарахгаа явж байтал замд нь яг нэг нохоо мангас таардаг ба Боб ч доктор Оуэнсийн тусламжтайгаар нэг өрөөнд орон ногдов. Тэгэнгүү өнөө мангас чинь явж өнгөрсөн дараагаар Боб гяс гараа цугтах гэсэн боловч гайвалж өнөө мангас чинь Бобын араас хөөж Боб дөнгөж Хоппер тэр дээр ирээд байтал нөгөө мангас чинь Бобыг бариад авч байгаа юм да. Тэгж Боб ч хөөрхий доод ертөнцийн нохоо мангасанд бариулж амиа алдав. За тиймхүү Хоппер тэр идэж амжилттай лабораториос цугтаан гараад лабораторийн үүдэн дээр Стив, Лукас, Дастин, Макс, Джонатан, Нэнси гэд баг 11-ээс бус бүх гол дүрүүд мэн цугсан байдаг бөгөөд Хоппер чинь хэдийг аваад гяс Виллийн гэрлөө цугтаан яваад өгч байгаа маа. За үүний дараа Хоппер ч угаасаа армийнхантай холбоо өрөөд очих зур манай идэж Бобын өшөөг авахар болдог бөгөөд инкийн тулд Виллийг удирдах байгаа тэр зүйлийг олж зогсоогоор болов. Тэр Виллийг удирдах байгаа мангасыг зогсоовол бусад доод ертөнцөөс гарч ирсэн нохоо мангасууд хүртэл үхэх юм байна л та. Үүний дараа манай идэж Виллийг эргэн сэргээж Виллээс энэ бүхний удирдах байгаа зүйл хаанаагааг асуух гутал Вилл юу ч хэлсэнгүй. Гэсэн ч Вилл юм дуураагүй ч хуруугаа ашиглан Морзен дохоогоор Хоппер тэр хэдэд хаалгыг хаа хэмээн хэлдэг бөгөөд дөнгөж энэ талаар мэдчихэд үжидэл нөгөө гайтай мангасууд чинь Виллийн гэрлүү сүргээрээ хөдөрлөө шүү. Йоо. Тэгэнгүүт үүний дараа манай идэж яг тулааны байдалд ороод үжидэл хин нэг нь тэр мангасуудыг бүгдийг нь устгадаг ба мэдээж тэр хүн манай 11 байлаа. За түүний дараа манай 2 дугаар бүлгийн төгсгөлийн гэхлэхэд Майк ч 11 2 бүтэн жилийн дараа эргэн уулздаг ба Майк ч өөрийнхөө краштайгаа эргэн уулзахдаа ёстой нүдэрээ дөрөв нүлмэстэй байгаа юм чинь. Үүний араас манай 11-тэй эргэн уулзахад Хоппер ч энэ бүх хугацаанд 11-ыг харж хандаж байсан талаар хэлтэл арай л Майкд зодуулсангүй хайрхан минь гэж. За түүний дараа 11 доод ертөнцийн хаалгыг хааж чадах талаараа манай эдэд хэлж энэ бүхний эцэст нэг юм зогсоохор болов. Тэгэхгүй бол энэ хорвоо ертөнц чинь сүрэх гээд байна шүү дээ тамина. Энэ хооронд Вилч Максыг хаан явах зураа Майкийн гэрт очтол Майкийн ээж Кэренч Биллд хаалга тайлж өгөв. Тэгсэн яг тэр үед Виллийн муу шаар чинь Майкийн ээж Кэрен сэтэн хаяад ангалцаж өглөө. Айхтар муу шаар байх нь л дээ. Үүний дараа Билли Кэренаас Виллийн гэрийн хагийг аваад явдаг бөгөөд тэгээ цаашаа юу болохыг тэнгэр мэдэх бах та. За энэ зур манай эд хэрхэн нөгөө хаалгыг хаах талаараа төлөвлөгөө өнтер гаргаад байж байлаа. Энэ төлөвлөгөөний дагуу Хоппер 11-ийн хамтаар явж доод ертөнцийн хаалгыг хаах бөгөөд түүний тулд эхлээд Жойс, Нэнси, Джонатан тэр гурав Виллийн биеэс нөгөө сүүдрийн мангасыг гарах хэрэгтэй болов. Учир нь тэр хаалгыг хаавал Вилл сүүдрийн мангастай холбоотой болохоор шууд өхөн шүү дээ. Харин Стив болохоор Майк, Дастин, Лукас болон Макс тэр дөрвийг харж үлдэхэр боллоо. Стив баг хүүхд тасрагч болоод байгаа юм уу хайшин. За үүний дараа манай эдийн төлөвлөгөө хэрэгжиж эхлэхэд Хоппер 11-ыг дагуулan Хопкинс хотын лаборатори руу яваад өгдөг бөгөөд тех зураа 11-ч ээжтэйгээ уулзсан талаараа хэлж манай орч бие биенээсээ уучлах гуугаад овоо эвлэх тийшээгээ хандлаа шүү. Тэр зур Стив ч үлдсэн эдэн хүүхдүүдийг хараад байж байтал манай эд нэгэн санаа гаргав. Тэр нь ямар санаа байсан бэ гэхээр доод ертөнцийн нохоо мангаснууд бүгд нэг ухамсартай болохоор нэг газарт аюул гарахад бүгд тийшээгээ явдаг шүү дээ. Тийм болохоор хэрв Стив, Дастин, Майк, Лукас, Макс тэр тав Хопперийн усан нөхөнд явсан орж тийшээгээ нохоо мангасуудыг дуудвал 11 Хоппер 2 лаборатори руу аюулгүй явсан орж чадхаар байлаа. Гэсэн ч Стив тэр санааг дэмжсэнгүй. Тэгтэл яг тэр үед гаднаас Билли дайрч орж ирээд Максыг аж Лукас руу дайраад бөө юм болохт нь Стив ч овоо 90 шир зааж хүүхдүүдийг хамгаалан зогслоо шүү. Гэсэн ч Билли бронхтой болохоор Стивийг зөрүүл зодоод баг алангаа алдахад нь Макс ч одоо Вилл тарьсан нөгөө тайвшруулалт тариг нэж ашгүй нэг юм ухаан
алдууж унаглаа. Виллигийн аав нь ганц үгөө хүчирхэлсээр байгаад бүр амар булгаа хийцэн байдаг асан. За тэр зур Жойсийн багч Виллиг дагуулan Хопперын байшинд хурж ирсний дараагаар манай гуравч Хопперын байшин чадах чинээгээр их халааж Виллийн биеэс нөгөө сүүдрийн мангасыг гаргах гэд үзлээ те. Хэрв та санаж байгаа доод ертөнцийн мангасууд чинь халуун тестгүй шүү дээ. Энэ зур Хоппер 11 хорж лаборатори дээр явсан очив. Үүний дараа Жойс Виллиг сэргээхэд Вилл орж хашгичаад бөө юм болдог бөгөөд эцэст нь манай эдэж халаагуурыг бүр хамгийн дээд хэмжээнд тохирч хайлаа шүү. Харин тэр хооронд Макс Виллигийн машиныг унаад Хопперын нөгөө ус нөхрөө Стивийг ухаан алдсан байх хойгоор нь ачаад аваад явдаг бөгөөд Хопперч 11-тэй хамт лаборатори руу явсан ороход доктор Оуэнсыг ашгүй амьд авахыг олдог бөгөөд хэрв доктор Оуэнсыг амьд гаргавал 11-ийг зүгээр орхиулах амлалт авлаа шүү. Бас айхтар. За тиймхүү Хопперч 11-тэй хамт цуг доошо буух гэж байтал Майк тэр Хопперын ус нөхөр доод ертөнцийн хонгил руу явсан орж тэндээ баахан бензин энтер асгаж байгаад гал тавихаар бэлтлээ. Харин Виллч тэнд чөтгөр шулмсаасаа салж байх зур уяанаасаа мултраад ээжигээ бараг боожлангаа алтгад Нэнси халуун төмрөөр Виллийг хатгаж барстыг нь сайн гаргалаа. Энэ зур Стивч доод ертөнцийн хонгилд гал асаахад Виллийн биеийн дотор шингэсэн байсан нөгөө айхтар сүүдрийн мангас чинь Виллийн биеэс гаран зайлж Вилч ашгүй иргэн хэвэн боллоо доо бурхан минь гэж. Ийхүү яг энэ мөчөд Хоппер 11-2 лабораториор дамжин доод ертөнцийн хонгил руу буудаг бөгөөд Майк тэр эдийн ачаар замдаа ямар ч мангастай дайралцсангүй. За ингээд 11-ч эцэст нь сүүдрийн мангастай нүр тулахад 11 бүх хүчээ ашиглаад хаалгыг хаах гэж үздэг бөгөөд Кайлигийн зааж өгсөний дагуу доктор Бернерийн дор амссан хамаг зовлон зүдгүүрээ эргэн санаж өөрийнхөө хүчийг улам нэмснээр эцэст нь 11 доод ертөнцийн асар том хаалгыг хааж доод ертөнцийн нөгөө айхтар нохоо мангаснууд нь бөөндөө устаж алгуулв. Йоо ашгүй дээ те. Ийхүү 11 хорвоо ертөнцийг авсны дараагаар хамаг хүчээ ашигласан болохоор ядарч туйлд нь доош унахад Хопперч 11-ийг тэврэн авснаар энэ бүхэн эцэст нь дууслаа да. Энэ явдлаас нэг сарын дараа Нэнси Джонатан бол нөгөө сэтгүүлч Мюригийн тусламжтайгаар хүмүүс энд болж исэн аимшиг туршилтуудын талаар олж мэдэж Хавксуудын лабораторич албан ёсоор хаалгаа өрөв. Үүний дараа Нэнсич Барбараг лабораториос тархсан хор тийнээс болж амиа алдсан хэмээн эсрээгт нь хэлж оршуулах ёслолыг нь үйлдүүлжээ. Харин доктор Оуэнс амлсан ёсоор 11-ийг 50 орхиж бүр албан ёсоор Хопперын төрсөн охин болгож өгдөг бөгөөд 11-ийг ч дахин нэг жилийн туршид түүний талаар хүмүүст хэлэхгүй байх талаар зөвлөв. За энэ зур манай хүүхдүүд иргэн хэвэн амьдралд ордог бөгөөд сургуулийнхаа өвлийн бүжгэнд бэлдээстэй. Ийхүү бүжгийн үдшиж болоход Стив Дастины үсийг янзын болгож өгөөд бүжг рүү оруулж өгдөг ба тэр үеэрээ Нэнсиг Джонатантай цуг байгааг хараад чимээгүйхэн инээмсэглээд яваад өглөө шүү. Түүний дараа Лукас ч зориг гарган Максыг бүжгэнд өрдөг бөгөөд Вилч бас өөрийнхөө ангийн нэг охинтой цуг бүжгэлж гарлаа. Харин хөөрхийн эмзино маань гэвшээ Дасти маань бүжгэнд өрсөн охиндоо гологдоод байж байтал Нэнси хурч ирээд Дастинтай бүжгэлж байгаа маа. Ингээд ангийн төгсгөлд Майк ч ганцаараа зогсож байтал гэнэт 11 хурч ирээд Майктай бүжгэлж гардаг бөгөөд манайд инхүү аз жаргалтайгаар бүжгэлж байх зур дэлгэц айжмаар хөдлөн доод ертөнцийг харуулснаар манай энэ удаагийн 2 дугаар бүлэг төгслөө. Харамсалтай нь аюул занал төгсөөгүй байваа. За ингээд удахгүй дараагийн бүлэг оруулна шүү та бүд минь төр хүлээж байгаарай.